чи энэс хойш луухаа болий. Би ямар аймар юм бэ? Бушууг маргааш болоос. Ари ухаболий гэж заасаа олноо мөн чи наад арилаасаа нэг датертайгаа шиг сурмаар юм та. Ямар муухай чи. Яасан? Габайгоос гавья гарахгүй чи нүдам. Ийм бол хайцсан. Хин? Чи. Би юу? Чамаас өөр юм бэ тийм. Өчигдөр баян годоос гараад одоо бас согцсон юм байдаг. Такси байж өгөх такси байлаа төв зам дээр гараад. Суудгүй шиж. За. Суугаад талдагс гадуур буцаа шууд зам дээр дэлгээд тэгээд боржууд дэлгээд тэгээд замын боржууд дээ. Яна тасарсан байж тий. Гэхдээ тэгээд тэрний өргөд өгөх яасан бэ намайг? Эртний өргөж босхгүй гэж яах юм. Одноо босолтой хүү энэ хараад ихтэй болчихдог гэж. Чи хинбэ намайг босгодог гэж үстэй ирээд үрсгэж чинь тэрний муугаа үзүүлдэг утсан өдөр цөпгөл алах чинь шүү дээ. Авга чи юу чинь? Авга юу гэж надад маяа чинь юм 3 орогдоод яг голоор нь орсон төсгөл явчлаа гэж хэлэхгүй өөр гэж боддог. Чаас янаас өөрчлөө. Ямар амар юм бэ том. Манайхаа ууж идэхдээ жоохон хэмжээ хязгаартай. Ямарваа нэг юм тохируулж хэрэгэл сурал та. Яагаад юу над чиг хэрэгж болдгүй юм? Би бол дандаа л тэгж тохируулж хэрэглэдэж шүү дээ. Ер нь бол. Яна энэ хүүхд чи яаж ингэж ярьж чадж байна? Жинхэнэ татваргүй зүүх чи шүү дээ. Яна би яасан. Яас бидэд өөрчтөр нэг турмаа хийж байгаа залууг чи цоо ширтээд ямар ч аяасан хажууд нь ингэж гойжчих жүжиглээ гэсэн. Хөрвөлж байгаа хүүхний зүүх жинхэнэ үргэстэй чи чаа. Өш манайха өчигдөр хөрмөн дээр би яасан бэ? Чи ч өчигдөр хөрмөн дээр байгаагүй өчигдөр шаас охтой явсан эсвэл солиороод байгаа. Тийм үү? Үй дарга. За сахаа бас нүмний дарга. Хувцгаар залахгүй яагаад. Дарны нүрам чи яагаад байж байгаа. Яагаад вэ? Гэртээ хараагүй явж байна. Хаана дарга? Төрийн хамгаалалт тоноод. Төрийн хамгаалалт таны. Эрүүл жүжиг. За. Ямар муухай. Тийм нэг хүний уушгаас байдлаар яах юм бэ чи? Наад нэг балиар цагаа татаараач. Та чи яхаараа эрүүлжүүлэх тундээ. Та чи бүр таньдаг машина хай бүй зогс гэж ойлсоор байгаад суугаа явсан гэсэн шүү дээ. Үхсний таньдаг машин байх үү чи? Эрүүлжүүлэх машиныг ингэсээр болоо суугаад явсан. Уул зогсоогүй өнгөрөө явцсан. Амуусан микронууд гээд араас нь гүйж байгаа. Улаан гэрэл дээр зогсоор хаалхын онгоолгод орсон бөөн цагтаа. Буцаад хаалхс ороод ирээ гэдэг. Тэгээд цог явсан. Өөрхийн замаас над чиг нь суусаа суусан. Төмөр зам уруудад явхаар яг манай гэр харагдсан. Ахын ингээд ууч манайх энэ байна гэсэн. Ямар такси таяа юм. Тэгээд бас муу хүний заяа завгдчихээр эрүүлжүүлэх нь засварт ороод нэхт нь болж байгаа. Тууц хайчлал би орлоо. Задтай бас баяр хөргийн дарга. Чигүүн баяр нэ. Юут баяр гэдэг. Одоо өргөдөх юм биш дарга. Очоод нэг дууд уулах хэрэг гарах юм уу? Ховц тайлх юм биш эрүүлжүүлэх юм шүү дээ. Би тайлахгүй. Би бас айгуулын дарга хүн байх гэсэн. Оо тийм үгүй. Нарийнхаа гинж гарч ирээ. Хоёр ороо гэсэн тайлал. Та би хаач арах вэ? Би хаач арах вэ? Ти чи дарга зэрэг хамаагүй байдаг юм биш. Наад ууж идэхээ л Харин тийм ээ. дарга тайхан л байхгүй. Маар л ууж чадахгүй юм бол бүр болох хэрэгтэй юу? Чи бол бүр болмоор биш. Энэ одоо ямар муухай согтдгийг. Яасан өндөр юм. Өчигдөр өмсөн дүүбэл нь ямар өндөр юм. Тэгэл нэг ирээн футбол өмсчих. Тэрүүгээр нэг согтуу анааш ингээл юм. Хүн нэг тасраад ундаг да. Тасрахгүй тэгээд яваад. Тэгээд ямар муухай бүжиглдэг юм. Яг тэр голын ширээн дээр очиод тэр ууцны тэр хонгон дээр нь гараад тавиад бүжиглэх. Тэр ууцыг одоо юу гэж санаад байгаа юм. Тэр боогны орой дээр угаа шат тосыг толгой дээрээ тавиад ингээд. Нэг тосоо. Арайш нэг байлгүй дарга байдаг. Тэгэхээр тэрийг нэг босцсон уул боо ингээд яваад. Уул боо үсээс дарганаач бүр тавган дээрс нь хоёр уул боо ууландаа ичээр бүр конкигоор болгоод явсан юм дээ. Гаж ихтэй орох хотлоо ярихгүй яг чи. Би тэрийг хараагүй. Чи над нүдамаа яатсан. Одноо өшгөлсөө өчтөр. Нэг нүдний адилхан болох юм уу? Яах юм. Чи энэ одоо ямар байлаа? Манай авга намайг сүүнд оруулдгийг. Тэр нөгөө найр хийж байгаа яг том шаацсан баартай хайрыг тавьсан. Тэрэнд би усанд орно гэж ингэж зогсож. Би юу?
Барагтайхан байж шүү. За. Чамаг яг шумбахад өсөргөж би барьж авсан шүү. Өөх яа орчог юм шүү. Наад ууж идж байгаа нэг барагтайхан байж шүү. Яг бүгд л бадарцгаасан юм шүү дээ. Таач бүр огт гимгүү шүү байх чи. Хатам аавд нь хандраад байгаа юм яа. Ямар ч бүжиг болсон аавтай нь очиод ингэ зогсож. Аав нь бас дуртай. Хөл муутай гэж ингэ хэрэг таараад ингэ очих. Би яг тэ настай үний чи бас уран мурмын бодоол хөрхий бас аятайхан сэтгэл санаа сайхан байх гэж бодоод л. Тэ тэр одоо бүжиглж гэнэ үү хөлн газар өрөхгүй л хэлдэж байна. За таа ч гэсэн согтохоор давтаргүй юм байж шүү. Өчигдөрсөө яаж байгаа юм? Баян болоос гараад хав хувцас тань шидээ шалбаад тэрийгээр ингээд давхаад сард вэ шаарга шорон дээр өгөхөө. Тэгс давтаргүй ч болохгүй шүү. Саранд би шарж боломгүй л шүү. Хуу хорсд юм бэ. За яг би саранд би шарж. Та тэр зам дээр гівтэж 20-30 машин төвчдөг нь яаж вэ? Түрүү төөтөө ярьсан ямар олон ярьдаг боловч тийм. Яг тэрийг хэмжээ. Таны машины жолоос наас хохтоо өгнө аваач гэх. Би бүгдээр хэрүүл хийхээс та нар уудгүй юу? Барагтайхан баймар биш. Юу өмсцээ би чи. Ой, ихнэр өвдөө харин гарахгүй арихуч тэгээд ихнэр цамцын үсээ гараад. Чи ямар баяхаар согтдог юм бэ? Ер нь манайхан зэрэг сайхан согтдог хүн алгаа. Хамаг хувцаа тайл согтох юм. Өчигдөр би нэг шарсан тороо идчихсэн надаа. Сэрэ гутг бариад шарсан тороо дээр очсон. Torооны оронд хин хэлчихлээ шүү. Хамаг хувцаа тайлсан. Яавал амдаа зууцсан ингэж асуу. Ямар муухай адилхан гэж. Яавал эднээсээ санаж тэгээд Аавс чи. нөгөө баг төсөл хийсэн баг. Эхнэр амдуур чамч. Аавс юм байж. Гэмтэр. Яач? Машин хүргүй дээ. Энэ өчтөр ресторанаас гарч яваад тэгээд ийм юутай маргаата цамцтай байсан шүү дээ. Тэрийг өмсөж цагдаад мэдчихгүй тэрийг өмсөж явсан байхгүй. Тэгээд зам өндөр гарч явсан тэр эндээс нэг машин би торсон. Юу машины болоог харах гээд ингэ эргээ хартаад мадгаата тэрийг харчихсан. Тэгээд тас. Ингээ мадгаата дотрооч эргэж хармаар юм байна. Зам барахтаа мадгаага буулгаж юм байна. Амар юм байна. Үхээгүй нэг юм да. Харин тийш. Оо, хормын эзэн ирлээ. За, аяа. Салчлаа. Орны гол эзнийг арх ухад өнгөрөөж чадахгүй байна. Та өргөө гэж. Та нар юу яаж байгаа юм? Мөн Батагхан урны хамт олдороо хоёр зохион байгуулыг дарга нь хөдлөе гэж хөдөлсөн. Тэгээд Худургуудыг бэлгээр нуралтуулаад тахтай байд та. Тийш дээ та тэгсэн шүү дээ. Та чи хүргэний тал хөргөгч өглөө. Миний тал хөргөө бүгдээрээ босож харцгаа аяасан. Хорд нуурлуулаад малсан шүү дээ. Тэр гайгүй. Манай ээж амьд хатан ээжмэн сууж хат урд нь очиод их нүгцүүний шүлэг унших юм аа. Тий. Оо яа. Суултаа хоёр ээж нь амьдээ тасуугааш тэгсэн чи таажгүй зүсэж ирж байгаа нэг цэцэг бариад ээж таны гайдаг цагаан зогцсон чи цэцэг өргөе гэж хүзүү дээр нь цэцэг тавиад исэн шүү дээ. Тэгээд дайрны хамгуур амьсгал ивдээ. Тийш дээ та тэгсэн шүү. Том ухай гэдэг. инглээгээ салж байгаа. Гүү. Хатан маа манай тал руу нэг өдөө хөргөө дамжуулахгүй юу? За. Хөөрг явж байгаа алах утсан. Хяц бүүмд. Босоо баяр хулгайч юмнуудыг битээ энийг 20 оруулж яа даа чинь. Харин тэгэл тэрнээс чи болоод танай тал хулгайч манай тал хулгайч битээ хуцгаар найр өндөрлөж байгаа юм чи. Өгш. Тэр муу хулгайчиг одоо сүүчийг хугацах. Өгш. Хав. Хулгайч гиснээс сая цагтаагийн газар нэг хөөрөг үлдсэн шүү. Дарах бууцсан байж тээ. Хаашаа юу боддог одоо юу да? Ингээд айхсан ингээд гармаалчихгүй юу та. Та яаж байгаа юм бэ? Найдвартай газар байгаа. Би тэр чи аваачгүй. Цагтаагийн газар байж байгаа. Одоогоо ч авъя. За тэгээд тэр Хамтраа дарга. Дарга. Ашиг байна. Яас өрөө ирд юм би чи. Асаа байцгаана. Гүн дарга гадаа нэг хоёр японочууд ирж дээ. Хатаа уулзах. Гүн манай музейг үзэх ёстой гинөө. Чи шатцсан музейгээс юу үзүүлэх гэж байна? Баяр тийм л дээ. Гэсэн чи одоо бид нэр энэ 6 сар захиалга авсан байх юм. Энэ гэрээ контрактын. Яг л одоо 6 сард ингээд гэрээ контракт хийсэн юм байдаг юм байж.
Чи үнээр хэлэхгүй 7 сарын 1-нд бид ийм бодож мэдээгүй. Үзигээ ингэ шатаалж мэдээгүй гэх үнээр л одоо яа. Нэгсэн энэ хараа $1500 урьдчилгаа аваад игээд. Одоо энд нь ороогдоод бид нар баларлаа штэ дарга. Хөөш. Энэ мөнгийг чаваад би цалин тавьчихсан шүү. Урьдчилгаа гэнэ үү? Тэгээ яах вэ? Үзүүлэх үзмэр байхгүй юм чи. Та нар тийш оч. Яах вэ? Эсклад руу очоод нэг хувцас өнгөс. Яаж вэ? Өөрсдөө музейн амьд үзмэр болох. Яаж болд юм? Цалингийн мөнгөнд аваад идсэн ус та нар яах юм? Та чи тоглоом хийгээд авуу яа. Цаадууд очих. Хаштай эрүүл өвчтэй. Нөгөө дарга та үний яриад байна уу? Болохгүй. Гадаадын жуулч чинь аюултай. $1 гэхгүй. Дараа нь шүүх цагдаас ирэх бол амар юм бол. Уран зургийн галерей одоо ямар хүн зогсоогоод үзүүлэлтэй. Тэр хамаагүй манай музей онцлог гэж ярихгүй юу? За тэгж болох юм да. Шинэ музей тайлбарлагч бол. Гэхдээ би гадуур дотор ажил үздэг болохоос музей Таавал ингээс хоол хараадаг байх шүү. За дарга тэгвэл тэр хүмүүс Тэр ороод музей хуучин тайлбар номгоо тэрийг хараад унш. Би эднийг нэг гаргаж. дарга би тэгвэл аргал яа. За сайн байцгаана уу. За манай музейгээр тавтаа үйлчлүүлээрэ гэж та бүхнээсээ хүсье. За тэгэхээр одоо энэ музейд Монголын өнгөрсөн үе ба одоо үеийг хамарсан олон сайхан түүхийг өрнүүлсэн сайхан уран зургийг тавьсан байгаа. Ингээд хамгийн ихэнд үзүүлэх та бүхэндээ үзүүлэх гэмт зураг маань одоо Монголын хамгийн өндөр тооцогддог өндөр гомбор гэж хүний зургийг үзүүлж байна. Ингээд өндөр гомборын зургийг хамтлаа сонирхъя. За өндөр гомбор гэж юу юм бэ? 2 м 16 см өндөртэй юм хүн байсан. Одоогор түүний гэр музей Сэлэнг аймгийн Алтан булгын сумд хадгалаастай байдаг. Харин одоо түүний доор зогсож байгаа энэ 2 хүмүүний одоо нэр ус нь одоогор тогтоогдоогүй 2 хүн байна. Нарийнсаа ажиглах бол наадтан зогсож байгаа ламын одоо гутлан буруу зүрүү харсан байна л да. Үүнээс ажиглахад одоо энэ зургийг даруулгахдаа нэлээд сандарчээ гэсэн дүгнэлт гарч байна. Харин цааталтан зогсож байгаа тэр одоо нүдэтэйс зохиулсан нөхөр бол за одоо саяхан манад айлчтай ирсэнтэй Францын нэр дэвтэн Жан Бальзак гэдэг хүн нэвт харагддаг дурнгийн тусламжтайгаар за энэ хүн бол одоо энэ зургийг авахлахдаа нээлт дотоороо дотоож өмсөөгүй хүн байна гэсэн судалгааг үлдээгээд явсан байна. Ийм сайхан өндөр гомбор буюу түүний нөхөд гэсэн сайхан гэрэл зураг манай музей хамгийн ихэд байрчээ. За баярлалаа. Ингээд одоо та бүхэнд дараагийнхаа тайлбарт оръё. Энэ юу вэ гэхээр одоо Монгол хүн бүхний мэддэг нэгэн хааны баримл байгаа. Энэ бол Манжи үеийн хаан буюу Энх Амгалан хааны баримл. Хамтдаа сонирхъя. Энх Амгалан хаан. Амар хаан байна даа. Энийг даа муу яагаад байгаа бэ? За тайлбарт оръё. Тэгэхээр Манжи үеийн хаан бол одоо өврөөрөө дүүрэн хүүхэд багчуудыг суулгасан байдаг ийм сайхан цайлган цагаахан сэтгэлтэй хүүхдэд их хайртай ийм хаан байсан. За яг манад одоо хадгалагдсан одоо энэ Амгалан хаан бол одоо хадгалтын дүрм зурчигснээс болоод өвөр дээр сууж байсан хүүхдүүд нь унж хагарсан байгаа. Ингээд бид нар энийг нөхөж одоо энэ хөөрхөн хүүгэлдэй болоод чихмэл тоглоом туулаануудыг оронд нь тавьсан байгаа шүү зүгээр ойлгороо. Хэрвээ эрэгчд ирэх юм бол бид нар капитал засварт оруулаад та бүхэн үзэж болно. Тийм ээ энэ бол Энх Амгалан хааны сайхан баримл байлаа. За баярлалаа. За ингээд дараагийн зургийн тайлбарт оръё. За энэ бол Монгол хүн бүхний үзэх дуртай киноны нэгэн хэсэг байгаа. Одоо Монголын хамгийн анхны гэж хэлэгдэж болох Сэргэлт киноны фото агш юм аа. Ингээд Сэргэлт киноны нэгэн хэсгийг хамтдаа сонирхъя. За энэ зурган дээр бол одоо монголчууд анх удаага бөмбөг гэдэг зүйлийг гайхан алмаарч байгаа энэ хүүхдүүдийн сайхан зураг байна. Өшөөл илүү сайн гайхмаар байна да. Өшөө сайн гайхад өгмөр байгаа байхгүй юу? За болж энэ хөвсөн өөрчлөгддөг зураг шүү та бүхэн гайхаж магадгүй. Сэргэлт киноны фото агш байна. За баярлалаа. Ийм сайхан зураг байгаа. Сайн зураг байна. За харин одоо та бүхэндээ үзүүлэх
Дараагийн нэгэн үзмэр маань монголчуудын бид бүхний одоо хайрлан хүндэлдэг хаттуудын нэгийг төлөөлүүлсэн эртний үзэсгэлэнтэй хаттуудын төлөөлүүлсэн хоёр үзэсгэлэнтэй хатны зургийг хамтдаа сонирхъё. Хоёр үзэсгэлэнтэй хат. Ой эмэгтэйчүүдээ суулгахгүй яасан бэ хоёроо? Ой дарга сууж штэ цааталт. Дарга ч одоо өөрийгөө царайлаг явуулсан юм да. За би тайлбар story. Тэгэхээр би цаатлын тэр үзэгсэлтэй хатнаас эхлээд тайлбарлая. За цаатлын хатан бол одоо сайн ноён хотогдын Данзангийн 3 дахь хатнаар томилогдож байсан. Чанцал дулам гэдэг нэртэй хатан. 19-нд авсан юм сайхан зураг байх нэ. 19 настай гэхэд нэлээд жоохон оврч царайтай хүн байсан. Тэгэхээр энэ хатан бол нэлээд догшин ширүүн ааш хараншинтай юм хүн байсан л да. Дорц гаралтай хүмүүсийг бол нэлээд одоо загнаж, замдарч, зодож кайф авдаг юм хатан байсан. Одоо түүний амьдралын сүүлийн хэдэн жилүүдэд тэрээр бор дарсан нэлээд шурамтгай орсон гэж түүний тэмдэглэгдэн үлдсэн байдаг бас. Уусныхаа дараа агсан сохтуу тавина гэдэг бол үзүүлж өгдөг хатан байсан да юм. За ямар сандал саранд бие шарнаа гэд нүцгэлээ зогсож исэн түүхтэй хатан шүү дээ. Нэгэн удаа бордарсыг хэтрүүлэн сүгснээс болоод Агдморинда 10 бие газар чирэгдэж насан эцэлсэн гэж түүхэнд бас бичигджээ. Тэгээ түүний тухай ард түмний дунд халамцуух яваа чанцал дулам минь хаа нэгтэй хоноо байлгүүдээ ууж яваа чанцал дулам хатан минь уяан дээрээ тасраа байлгүүдээ гэдэг дуу хүртэл домог болон үлдсэн байдаг юм ард түмний дунд. Харин одоо наадлын хатны тайлбарт оръё. За наадлын үзэсгэлэнтэй хатны нэр бол одоо Дари сүрэн гэдэг нэртэй хатан байна. Дари сүрэн хатан бол өөрийн булцгар бие бомбор хацар тэнэг дүүхэн төрх инээж байгаа нь ундчинуудаа гэмээр игдүүтийн аргагүй царайгаараа халахын иржүүдийн зүрх сэтгэлийг байлдан дагуулж байгаасэн ийм хатан байсан. Гимн үе ухаан алдаж ундаг өвчтэй байсан. Түүний энэхүү өвчний нэдгээхийн тулд баян эцгийн сайн отож мааранбуудыг дуудсан боловч тусын хис олсны үндсэн дээр 1833 онд буюу 21 наснда таалалд өгсөн ийм түүхтэй хатаа. Түүний одоо таалалд өгсөн шалтгаан бас өөрөө тийм л да. Юу вэ гэхлээр нэгэн өглөө өөрийнхөө үзэсгэлэнтэй царийг олон усанд толгон харахаж тонгоож байгаа толгоондоо дийлдэ живж өгсөн гэж одоо бас зарим нэгэн эрдэмтэд үздэг. За ийм хоёр үзэсгэлэнтэй эрдний төлөөлүүлсэн хоёр үзэсгэлэнтэй хатан байна. Тийм энэ бол монголчуудын бахархал юм шүү. Та баярлалаа. Бид музейд Монголын төдийгүй гадаадын олон олон сайхан уран зургийг тавьсан үүний нэгэн жишээ. Орос орнд дэлхийн 2 дугаар дайны үед турж өгсөн хүүхэд хэвэрсэн эцэг хүний хайрыг харуулсан сайхан зураг байгаа. За энэ зургийг та бүхэн одоо харна уу? Турж өгсөн хүүхэд хэвэрсэн хоёроо тарганыгаа тэмцсэн байж та хоёр тэнэг бай яадаг. Чи дийлэхгүй шүү дээ гэрлийн аваарай. Да эргээд нэг харъя. Энэ зургийг харахад үнэхээр дайн гэдэг ямар аимшигтай аюултай зүйл үү гэдэг үнэхээр үнэртэж байна. Эцэг хүний хайрыг харуулж чадсан сайхан зураг юм аа. Турж өгсөн хүүхэд эвэрсэн эцэг хүний хайр байна. Баярлалаа. За ийм нэг сайхан зураг байна бас. За ингээд одоо дараагийн зураг бол одоо их хүний илбэрэл хайр, нэмжин цагаан, цайлган сэтгэл гэж юу гэдгийг тод томроонд үсэлж чадсан нэрт зураач Амгалангийн зурсан сайн байна уу ээжээ гэдэг зургийн тайлбарт одоо бүгдээрээ хамтдаа оръё. Сайн байна уу ээжээ? За энэ хүүхэд нь арай томцсон байна да. Ногоон торгон дээлрийг хичнээн жилж хоёул одоо нартаа сартаа ороод нь хичнээн жилж амьдралаа та гэдэг дууны мөр өөрөө ирэхгүй миний амд орж ирж байна. Гэхдээ энэхүү зургийн тайлбарыг бас зарим нэгэн эрдэмтэд нөгөө талаас нь тайлбарласан байдаг та бүхэндээ хэлье. Юу вэ гэхээр энэ зурган дээр байгаа ногоон торгон дээлтэй үсгүйг одоо нэлээд явдалтай эмэгтэйгээр тайлбарласан шүү. Юу вэ гэхээр одоо энэ хүүхэн урд өдрийнх нь оройн хүүдээ усанд явлаа гэж худлаа ярьж гараад нэг газар хончоод маргааш өглөө мандах нартаа зэрэгцээд ороод ирж байгаа ийм зургаа гэж тайлбарласан байдаг. Тийм энэ бол нэр зураач Амгалангийн зурсан сайн байна уу ээжээ гэдэг сайхан зураг байна. Баярлалаа. Ийм сайхан зураг. За ингээд одоо дараагийн зураг бол Монголын хамгийн анхны эротик гэж хэлж болох ийм зураг байна. Энэ бол нэр зураач Марзан Шармын зурсан Монголын нэг өдөр гэдэг гайхамшигтай гайхалтай зургийг та бүхэндээ сонирхуулъя. За харъя. Манайх ч өстө дуртай байрал авцсан баг шүү дээ.
За энэ зургийн дээр бол одоо нүүдэлчин монголчуудын ажихуй амьдралыг харуулсан ийм сайхан түүхтэй зураг. За энэ зургийн үйл явдлыг бол та бүхэн надаар хэлүүлдэггүй сайн ойлгож байгаа. Зургийн голд бол нэлээд том тесрэлт болж байна. Энэ зургаас үүдээд бас Монголын хамгийн анхны эротик зураг гэж нэрлэснийг бас хэн байг гэх вэ? Тийм ээ, энэ бол Монголын нэг өдөр гэдэг сайхан зураг байна. За баярлалаа. Яа, ийм сайхан зураг байна. Тийм сайхан зураг тийм. Ингээ та бүхэндээ одоо сүр хүчит Монголын сүлд хиймэр болсон 90 хиймэр Монголын үндэсний бүгчүүдийнхээ зургийг одоо хүргэх гэж байна. Энэ юу вэ гэхээр үе үеийн бүгчүүдийн онцлогийг харуулсан сайхан зургуудаас одоо та бүхэндээ төвөрлөн хүргэх гэж байна. Ингээд хамгийн ихний зураг бол ардын хувьсгалаас өмнөх үеийн хүчтэй авраг гарсан заануудын зураг байна. Харуулъя. 18-19-р зууны үеийн манай хүчтэй авраг гарсан заануудын дэвээ шаваа энэ зургнаас харагдаж байна. Энэ үеийн бүгчүүд бол нэлээд булчин шөрмөслийг турхайвтар их хурдны шалангаа хөдөлгөөнтэй энэ бүгчүүд байсан. За зарим нэгнийхэн зодог шуудгийг багтсан байгаа та бүхэн зургийн олон хүнээс сайн харж байгаа. 18-19-р зууны үе буюу ардын хувьсгалаас өмнөх үеийн авраг гарсан заануудын маань дэвээ шаваа харуулсан сайхан зураг байна. Баярлалаа. Яа. Alors та бүхэн хамгийн сүүлийн зургийг үзүүлье. Энэ юу вэ гэхээр одоо үе буюу орчин үеийн манай бүгчүүд маань хэрхэн хувьсан өөрчлөгдөж вэ гэдэг зургийг хамтдаа сонирхъя. Орчин үеийн бүгчүүд. За орчин үеийн манай Монголын хүчтэй авраг гарсан заанууд маань өөрийн биеийн жин болоод өөрийн биеийн маасанд түлхүү анхаарал тавьдаг болсон энэ зургнаас ажиглагдж байна. Баярлалаа. Тийм ээ, нөө сүр хүчит Монголын сүлд хиймэр байна. За ингээд манай зургийг одоо түр кадрээ маань өндөрлөж байна. Ингээд та бүхэнд баярлалаа. Таалагдсан баг гэж найдаж байна. Манай зочны өрөөнд түр сандуу энэ шиг бүгдээр орцгоо. Бараа. Юу тайлбарлахыг бодоо. Юу бодоо. Бараа. Шимоо юу тайлбарлаад байгаа бараа. Шийдэр өндөр гомбор дээр дотоочтой үнэсэд дотоож үзүүлээд юм шүү дээ. За уучлаарай хэлэх өөр үг олдохгүй. Би наад чи дараг хэлдэг бай. Цалин гэж 20% яриад мэдв. Би өөр гэрээ бичвэл мэдв. За хөөе. Зүгээр би тарахтаа уулзаад тийм аа. Японууд юу гэж хэлдэг. Хөвтэй сайн байна. Сайн үзмөр болж чил гэж. Нэрээ. Яах юм чи одоо тий. Дараа дараа гэж. Яасан. Дараа миний наа. Энэ цалинг 20% ярина шүү та. Юм одоо нэр хэтгий хамаагүй давж болоод юу юм бэ чи одоо. Энэ байна. Чи яаж авсан чангалт болов юм бэ? Чи одоо тэр сар марн бие шардаг. Өрн болсон чи битггүй шүү дээ Японууд. Уучлаарай дарга хэлэх үг олдохгүй болов. Харин та нар тэр хатан бат та нар хахад яах юм бэ? Харин тий. Би хоёр үжигсэлтэй хатаа гэсэн чи батад хоёр сууж байгаа байхгүй юу? Би чи нөгөө батагаасаа үзэсгэлэнтэй байгаа ба. Харахгүй чи тааралтай угтаад өгсөн шүү. Дараа энэ юм чи сая харахгүй надад додох шуудаг болоод За тэр ихэд ямар шаардлагагүй яа. Чи яг шуудгийн өмсчдэг юм бэ? Гэхдээ зодгийн өмсөл надад урд хоёроо яах вэ? урд хоёр гэж юу вэ? За. Чиний хамгийн дуртай юм. Харин тийм ээ. Яг л наач нөгөө сайн байна уу ээж дээр айгу хөөр гарч ирсэн шүү. Тэрэн дээр ястой яг байгаар гарсан. Яг нэг хүүхдээ гол хичээл явж ирээ чи. Шүнжин шоуч гэж. За битээ угтаа миний тоглоор мэд. Аяа чи чаа намны фигүртэй бүдэ шаар юм. Гэхдээ би харин танд баяр хүргэх гэж тарах. Стич баяр хүргэе. Япончуудад бүх үзмэр таалагцсан. Тэр байтугай энэ нэг сарын сүүлээр энэ үзмэрийг чинь авч яваад Японд үзэсгэлэн гаргамаар байна гэж. Үний яриад юм уу? Үнэн байлгүй яг одоо ялангуяа хоёр үзэсгэлэнтэй хатны зургийг хэдэн тавья гэж байна. Хатаа бэж бодлоо. Хэрвээ Япон руу явдаг юм бол та нар тэр гатан матан болно шүү. Тэгээд дараа энэ сарын бүгсээр одоо би ингээд Япон таллаад авах гэж байгаа. Яаж гарсан яг тэрийг үрэл байна. Тийш тий. Цаадулд очих. Би ерөөсөө Баач анхасаа орж уулзаад Явах хий дараа. тэр гадаад паспортуудаа би Яа, гадаад паспортаа өгөхгүй. Юу бодох одоо юу та? ингээд айфон ингээд хамаалчихгүй юу та. Та яаж байгаа юм бэ?
найдвартай газар байгаа. Би тэрийг чи аваачгүй. Цагдаагийн газар байж байгаа. Одоогоор ч авъя. За тэгээ тэр Дарга. Дарга. Ашиг байна. Яас өрөө ирд юм би чи. Асаа байцгаана. Гүн дарга энэ гадаа нэг хоёр японочууд ирж дээ. Тагтаа уулзах. Гүн манай музейг үзэх ёстой гинөө. Чи шатцсан музейгээс юу үзүүлэх гэж байгаа? Баяр тийм л дээ. Гэсэн чи одоо бид нэр энэ 6 сар захиалга авсан байх юм. Энэ гэрээ контрактны. Яг л 6 сард ингээд гэрээ контракт хийсэн юм байдгийн байж. Чи үнээр хэлэхгүй 7 сарын нэгэнд бид ийм бодож мэдээгүй. Үзигээ ингээд шатаалж мэдээгүй гэх үнээр л одоо Гүн нэгсэн энэ хараа $1500 урьдчилгаа аваад ингээд. Одоо энд нь ороогдоод бид нар баларлаа штэ дарга. Хөөш. Энэ мөнгийг чаваад би цалин тавьчихсан шүү. урьдчилгаа гэнэ үү? Тэгээ яах вэ? Үзүүлэх үзмэр байхгүй юм чи. Та нар тийш оч. Яах вэ? Эсклад руу очоод нэг хувцс өнгөс. Яаж вэ? Өөрсдөө музейн амьд үзмэр болох. Яаж болд юм? Цалингийн мөнгөнд аваад идсэн усуу та нар яах юм? Та чи тоглоом хийгээд авуу яа. Цаадуулд очих. Тастай эрүүл өвчтэй. Гүн дарга та үний яриад байна уу? Болохгүй. Гадаад ижуулч чинь аюултай. $1 Үгүй дараа нь шүүх цагтаас нь их болоод амар юм бол Орон зургийн галерей одоо ямар хүн зогсоогоод үзүүлэлтэй. энэ хамаагүй манай музей онцлог гэж ярихгүй юу? За тэгж болох юм да. Чи музейн тайлбарлагч бол. Үгүй би гадуур дотор ажил үздэг болохоос музей Таавал ингээс хоол хороодог байх шүү. За дарга тэгвэл тэр хүмүүс Тэр ороод музей хуучин тайлбар номгоо тэрийг хараад унш. Би эднийг нэг гаргая. дарга би тэгвэл аргалъя. За сайн байцгаана уу. За манай музейгээр тавтаа үйлчлүүлээрэ гэж та бүхнээсээ хүсье. За тэгэхээр одоо энэ музейд Монголын өнгөрсөн үе ба одоо үеийг хамарсан олон сайхан түүхийг өрнүүлсэн сайхан уран зургийг тавьсан байгаа. Ингээд хамгийн ихэнд үзүүлэх та бүхэндээ үзүүлэх энэ зураг маань одоо Монголын хамгийн өндөр тооцогддог өндөр гогор гэж хүний зургийг үзүүлж байна. Ингээд өндөр гогорын зургийг хамтлаа сонирхъя. За өндөр гогор гэж юу юм бэ? 2 м 16 см өндөртэй юм хүн байсан. Одоогоор түүний гэр музей Сэлэнг аймгийн Алтан буулгын сумд хадгалаастай байдаг. Харин одоо түүний доор зогсож байгаа энэ хоёр хүмүүний одоо нэр ус нь одоогоор тогтоогдоогүй энэ хоёр хүн байна. Харин сайн ажиглах юм бол наадтад нь зогсож байгаа ламын одоо гутлан буруу зүрүү харсан байна л да. Үүнээс ажиглахад одоо энэ зургийг даруулгахдаа нэлээд сандарчээ гэсэн дүгнэлт гарч байна. Харин цааталт нь зогсож байгаа тэр одоо нүдэд зохиолсон нөхөр бол за одоо саяхан манад айлчтай ирсэнтэй Францын нэр дэвтэн Жан Бальзак гэдэг хүн нэвт харагддаг дурандын тусламжтайгаар за энэ хүн бол одоо энэ зургийг авахлахдаа нээлт дотоороо дотоож өмсөөгүй хүн байна гэсэн судалгааг үлдээгээд явсан байна. Ийм сайхан өндөр гомбор боёо түүний нөхөд гэсэн сайхан гэрэл зураг манай музей хамтгүй баян байна. Юут баяр гэдэг. Одоо аймаг одоо өргөдөх юм биш дараа. Очоод нэг удууд бол хэрэг гарах юм уу? Ховц тайлх юм биш эрүүлжүүлэх шүү дээ. Би тайлахгүй гэдэг. Би бас айгуулын дарга хүн байх гэсэн. Оо тийм үгүй. Нарийнхаа гинж гарч ирээ. Хоёр ороод гэсэн тайлал. Та би хаач авах вэ? Би хаач авах вэ? Тэ чи юм дарга зэрэг хамаагүй байдаг юм биш. Наад ууж идэхэл хаа. Харин тийм ээ. Дарга тайхан л байхгүй. Ахмаар байна. Ууч чадахгүй юм бол бүр болох хэрэгтэй юу? Чи бол бүр болмоор биш. Энэ одоо ямар муухай согтдгийг. Яасан өндөр юм. Өчигдөр өмсөн дүүбэл нь ямар өндөр юм. Тэгэл нэг 90 подвалт өмсчих. Тэрүүгээр нэг согтуу анааш ингээл. Чи хүнийг тасраад ундаг да. Тасрахгүй тэгэл яваад. Яг ямар муухай бүжиглдэг юм. Яг тэр голын ширээн дээр очиод тэр ууцны тэр хонгон дээр нь гараад тавиад бүжиглэж. Тэр ууцыг одоо юу гэж санаад байгаа юм. Тэр боогны орой дээр угаа шат тосыг толгой дээрээ тавиад ингээд. Нэг тосоо. Арайш нэг байлгүй дарга байдаг. Тэгэхээр тэрүүгээр нэг босцсон уул боо ингээд яваад. Уул боо үсээс дарганаач бүр тавган дээр нь хоёр уул боо ууландаа ичээр бүр конкиг оргуулгаж явсан юм даа. Яаж ихтэй орохтой Тэгэхгүй яг чи. Би тэрийг хараагүй. Чи над нүдамаа яатсан. Одноо өшгөлсөө өчтөр. Нэг нүдний адилхан болох юм уу? Яах юм. Чи энэ одоо ямар байлаа? Манай авга намайг сүүнд оруулдгийг.
Тэр нөгөө найр хийж байгаа яг том шаацсан баартай хайрыг тавьсан. Тэрэнд би усанд орно гэж ингэж зогсож. Би юу? Барагтайхан байж та. Чамаг яг шумбахад үсэрхэж би барьж авсан ш. Оо яа, орчог нэг юм шиг. Наад ууж идж байгаа барагтайхан байж. Юу бүгд л бадарцгаасан юм те. Таач бүр огт гимгүү шиг байх чий. Хатам аавд нь хандраад байгаа юм яа. Ямар ч бүжиг болсон аав дээр нь очиод ингэ зогсож. Аав нь бас дуртай. Хөл муутай гэж хэрэг таараад ингэ очих. Би яг тэ настай үний чи бас уран мурмын бодоол хөрхий бас аятайхан сэтгэл санаа сайхан байг гэж бодоод л. Тэ тэр одоо бүжиглж яах вэ? Хөлн газар өрөхгүй л идэж байна. Таа ч гэсэн согтохоор давтаргүй юм байж шүү дээ. Өчигдөр яаж байгаа юм? Баян болоос гараад хам хувцас тань шийдээ шалбаад тэрийгээр ингээд давхаад сард вэ шаарга шорон дээр өгөхөө. Тэгс давтаргүй ч болохгүй шүү дээ. Сарнд би шарж боломгүй л шүү. Муу хорсд юм бэ. За яг би сарнд би шарж. Та тэр зам дээр хэвтэж 20-30 машин төвчдөг нь яаж вэ? Түрүү төөтөө ярьсаа ямар олон ярьдаг боловч тийм. Яг тэрийг хэмжээ. Та нэг машин гэж олоосон наас хортоо өгнө аваач гэх. Би бүгдээр хэрүүл хийлээс та нар уудгүй юу? Барагтайхан баймар биш. Юу өмсцээ би чи. Ой, ихтэй өвдөө харин гарахгүй арих ч тэгээд ихтэй цамцын үсэ гараад. Чи ямар баялаар согтдөг юм бэ? Ер нь манайхан зэрэг сайхан согтдог юм алгаа. Хамаг хувцас тайл согтох юм. Өчигдөр би нэг шарсан тороо идчихсэн надаа. Сэрэ гутг бариад шарсан тороо дээр очсон. Торооны оронд ийн хийчихлээ шүү. Хамаг хувцас тайлсан. Яавал амдаа зууцсан ингэж тасан. Ямар муухай адилхан гэж. Яав гэжээсээ санаж тэгээд Аасич. нөгөө баг төсөл хийсэн байх юм. Ихтэй хамдурч байгаа. Хаан юм байж. Гэмтэр. Яаж? Машин хүргүүлээ. Яа. Энэ өчтөр ресторанаас гарч яваад тэгээд ийм юудтай маката цамцтай байсан шүү дээ. Тэрийг өмсөж цагдаад мэддэггүй тэрийг өмсдий болсон байхгүй. Тэгээд зам ундаг гарч явсан тэр эндээс нэг машин би торсон. Юу машины болоог харах гээд ингээ эргээ ардаад мадгаа дотор эргээ арчсан. Тэр тас. Ингээ мадгаа дотроос эргэж хармаар юм байна. Зам барахтаа мадгагаа буулгаж юм байна. Амар юм байна. Үхээгүй нэг юм байна. Харин тийш. Оо, хормын эзэн ирлээ. За, баярлалаа. Салчлаа. Орны гол эзнийг арих ухад өнгөрөөж чадахгүй байна. Та өргөө гэж. Та нар юу яаж байгаа юм? Муу Батагхийн орны хамт олдороо хоёр зохион байгуулалтыг дарга нь хөдлөе гэж хөдөлсөн. Тэгээд Худургуудыг бэлгээр нуралтуулах хэрэгтэй та. Тийш дээ та тэгсэн шүү дээ. Та чи хүргэний тал хөргөгч өглөө. Би тал хөргөө бүгдээрээ босож харцгаа аягалсан. Хорд нуурлсуудаа галсан шүү дээ. Тэр гайгүй. Манай ээж амьд хатан ээжмэн сууж хат урд нь очиод их нүгцүүний шүлэг унших юм аа. Тий. Оо яа. Суултаа хоёр ээж нь амьдээ тасуугаа штегсэн чи тааж бүр зүсэж ирж байгаа нэг цэцэг бариад ээж таны гайдаг цагаан зогцсон чи цэцэг өргөе гэж хүзүү дээр нь цэцэг тавиад исэн шүү дээ. Тэгээд дайрны хамгуур амьсгал хэвдэг. Тийш дээ та тэгсэн шүү. Том ухай гэдэг. инглигээ салж байгаа. Гүү. Хатан маа манай тал руу нэг өдөө хөргөө дамжуулахгүй юу? За. Хөөрг явж байгаа алах. Хяц бούμт. Босоо баяр хулгайч юмнуудыг битээ энийг 20-20-д оруулж яа даа чинь. Харин тэгэл тэрнээс чи болоод танай тал хулгайч манай тал хулгайч битээ хуцгаар найр өндөрлөж байгаа юм чи. Өөш. Тэр муу хулгайчиг одоо сүүчийг хугацах. Өөш. Хаа. Хулгайч гэснээс сая цагтаагийн газар нэг хөөрөг үлдсэн шүү. Оо, дарга бууцсан байж тээ. Хаашаа Энэ хар архи чи инээс хойш луухай болий. Би ямар аймар юм бэ? Бушууг маргааш болоос. Ариг ухаболиг гэж заална мөн чи надад аригтаасаа нэг таттиртайгаа шиг сурмаар байна. Ямар муухай чи. Яасан? Габайгоос гавья гарахгүй чи юу дам. Ийм бол хайцсан.
Хэн? Чи Би юу? чамаас өөр юм бэ тийм. Өчигдөр баян голоос гараад одоо бас согцсон байх гэдэг такси байчих гол такси байлаа төв зам дээр гараад суудгүй шиж. За. Чи суугаад талаа гэсэн гадуур буцаа шууд зам дээр дэлгээд тэгэл шууд боржур дэлгээд үтээ замын боржур дээ. Яна тасарсан байж тий. Тэгээд тэрний өргөд үгүй яасан бэ намайг? Эрдэнэ өргөж болохгүй гэж яах юм. Одоо босолтой хүү амт хараад ихтэй болчихлоо гэж. Чи хинбэ намайг болгодог гэж өстөж ирээд үрсгэж чин. Тэрний муу үзүүлээ гутсан өдөр цөпгээд алах гэж шүү дээ. Авга чи юу гэж? Авга юу гэж надад маяа тийм юм гурав орогдоод яг голоор нь орсон төсгөл явчлаа гэж хэлэхгүй өөр тийч одоо. Чаас яна уучлаарай. Ямар амар юм хитэн мө. Манайха ууж идэхдээ жоохон хэмжээ хязгаартай. Ямарваа нэг юм тохируулж хэрэгэл сурал та. Яагаад юу нэг чиг хэрэгж болдгүй юм. Би бол дандаа л тэгж тохируулж хэрэглэдэж шүү дээ. Ер нь бол. Яна энэ хүүхд чи яаж ингэж ярьж чадж байна? Жинхэнэ давтаргүйцэн хүүхд чи шүү дээ. Яна би яасан. Яас билээд өөрчтөр нэгд хурмаа хийж байгаа залууг чи цоо ширтээ. Ямар ч аяасан хажууд нь ингэж гойж үжиглээ гэсэн. Хурмалж байгаа хүүхний зүг чихүү өргөстэй чи чаа. Өш манайха өчигдөр хөрмөн дээр би яасан бэ? Чи ч өчтөр хөрмөн дээр байгаагүй өөрчтөр шаас огтой явсан эсвэл солиороод байгаа. Тийм үү? Үгүй дараа. Дараа. За сахаа бас нүмний дараа. Хоцгороо салахгүй яах вэ? Дарны нүр ам чи яагаа байж байгаа. Яагаа вэ? Гэртээ хараагүй явж байна. Хаана дараа? Төрийн хамгаалалт тоноод. Төрийн хамгаалалт таны. Ирүүлж үү? За. Ямар муухай. Тийм нэг хүний уул шагаасан байдлаар яах юм бэ чи? Наадны балер цагаа татаараач. Та чи яхаараа ирүүлжүүлэх тундээ. Та чи бүр таньдаг машина хай бүү зогс гэж ойлсоор байгаад суугаа явсан гэсэн шүү дээ. Үхсний тэндэг машин байх үү чи? Ирүүлжүүлэх машиныг ингэсээр угаа суугаад явсан. Уул нь зогсоогүй. Өнгөрөө явцсан. Амуусан микронууд гээд араас нь гүйж байгаа. Улаан гэрэл дээр зогсоор хаалхын онгоолгоод орсон бөөн цагтаа. Буцаагаад хаахсан ороод ирээ гэдэг. Тэгээд цог явсан. Өөрхийн замаас над чиг нь суусаа суусан. Төмөр зам уруудад явхаар яг манай гэр харагдсан. Ахын ингээд ууч манайх энэ байна гэсэн. Ямар такси таяа юм. Тэгээд бас муу хүний заяа завгдчихээр эрүүлжүүлэх нь засварт ороод нээх нь болж байгаа. Туу цайчлал би орлоо. Задтай бас баяр хүргэе дараа. Чи ихэд баярч. За баярлалаа. Ингээд та бүхэнд дараагийнхаа тайлбарт оръё. Энэ юу вэ гэхээр одоо Монгол хүн бүхний мэддэг нэгэн хааны баримл байгаамаа. Энэ бол Манжи үеийн хаан буюу Энх амгалан хааны баримл. Хамтдаа сонирхоё. Энх амгалан хаан. Амар хаан байна даа. Энийг дахин муу яагаад тах бэ? За тайлбарт оръё. Тэгэхээр Манжи үеийн хаан бол одоо өврөөрөө дүүрэн хүүхэд багчуудыг суулгасан байдаг юм ийм сайхан цайлхан цагаахан сэтгэлтэй хүүхдэд их хайртай ийм хаан байсан. За яг манад одоо хадгалагдсан одоо энэ хамгаалал хаан бол одоо хадгалтын дүрм зурчигснээс болоод өвөр дээр сууж байсан хүүхдүүд нь унж хагарсан байгаа. Ингээд бид нар энийг нөхөж одоо энэ хөөрхөн хүүгэлдэй болоод чихмэл тоглоом туулаануудыг оронд нь тавьсан байгаа шүү зүгээр ойлгоорой. Хэрвээ эргэжил ирэх юм бол бид нар капитал засварт оруулаад та бүхэн үзэж болно. Тийм ээ энэ бол энэ хамгаалал хааны сайхан баримл байлаа. За баярлалаа. Ингээд дараагийн зургийн тайлбарт оръё. За энэ бол Монгол хүн бүхний үзэх дуртай киноны нэгэн хэсэг байгаа. Одоо Монголын хамгийн анхны гэж хэлэгдэж болох Сэрэлт киноны фото агш юм аа. Ингээд Сэрэлт киноны нэгэн хэсгийг хамтдаа сонирхъё. За энэ зурган дээр бол одоо монголчууд анх удаага бөмбөг гэдэг зүйлийг гайхан алмаарч байгаа энэ хүүхдүүдийн сайхан зураг байна. Өшөөл илүү сайн гайхмаар байна да. Өшөө сайн гайхаад өгмөр байгаа байхгүй юу? За болж байна. Энэ хөвсөн өөрчлөгддөг зураг шүү даа хүмүүс гайхаж магадгүй. Сэрэлт киноны фото агш байна. За баярлалаа. Ийм сайн зураг байгаа. Сайн зураг байна. За харин одоо та бүхэндээ үзүүлэх
Дараагийн нэгэн үзмэр маань монголчуудын бид бүхний одоо хайрлан хүндэлдэг хаттуудын нэгийг төлөөлүүлсэн эртний үзэсгэлэнтэй хаттуудын төлөөлүүлсэн хоёр үзэсгэлэнтэй хаттын зургийг хамтдаа сонирхъё. Хоёр үзэсгэлэнтэй хат. Ой эмэгтэйчүүдийг суулгахгүй яасан бэ хоёроо? Ой дарга сууж штэ цаатал. Даргач одоо өөрийгөө царайлаг явуулсан юм уу даа? За би тайлбар story. Тэр үе цаатлын тэр үзэгсэлтэй хатнаас эхлээд тайлбарлая. За цаатлын хатан бол одоо сайн ноён хотогтын Данзангийн 3 дахь хатнаар томилогдож байсан. Чанцал дулам гэдэг нэртэй хатан. 19-нд авсан юм сайхан зураг байх нэ. 19 настай гэхэд нэлээд жоохон оврч царайтай хүн байсан. Тэгэхээр энэ хатан бол нэлээд огшин ширүүн ааш хараншинтай юм хүн байсан л да. Дорц гаралтай хүмүүсийг бол нэлээд одоо загнаж, замдарч, зодож кайф авдаг юм хатан байсан.